За цагаан хөтөлбөртэй холбоотой асуудал дээр ер нь одоо тэгээд өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх гэдэг энэ төрлийн бодлогыг одоо дэмжлэггүй яах вэ? Хэдий болтол түүхийд бэлтгэгч байх уу? Гэхдээ яг нөгөө бэлтгэж байгаа тэр хүмүүс маань тэнд одоо асар их бухимдалтай байгаад байгаа байхгүй юу? Малчин бол ердөө өнөөдөр малаас гулууз махын хавартаа нэг ноолууртайгаал ингээ мөнгө олдог. Тэгээ энэ маань ингэчлээ гэд иймэрхүү байгаад байгаа. Тэгээ би яг хөө салбарын одоо бодлого 3 жил одоо хойшилж энэ жил ингээд нэ хөдөлж эхэлж байгаа. Гэхдээ эндээс би таны юунаас за самнах хүчин чадал 100% байгаа юм байна. Сайн зүйл. Худалдан авах хүчин чадал гэж одоо хаана юу вэ нэ? Одоо ингээд үндэсний үйлдвэрүүд нь 2000 тонныг авчихаар цаана 6500 тонн ноолуурыг хэн авах вэ? Яаж боловсруулж яаж одоо зах зээлд оруулах вэ? Үнэн нь одоо ямар хөө байдалтай байх вэ? Нөгөө талдаа таны үгээр бол одоо ингээд төсвийн тодтол хийгээд төсөв хасагдсан. Түүнээс болоод бид одоо бүтэн авч чадаагүй гэсэн юм тайлбар хэлж байна л та. Гэтэл таны танилцуулган дээр 230 тэрбум төгрөг одоо эргэлтийн хөрөнгийн зээл болгочоод байхад одоо ердөө тэгж 21.3% нь гараад шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ үндэсний үйлдвэрүүд худалдан авах их усүр байхгүйдээ авахгүй ч байгаа юм уу? Тийм хүчин зүйл нөлөөлөхгүй байгаа юм шүү. Тэгэхээр би энийг яагаад яриад байна вэ гэхээр энэ ноолуур энэ удаа савллаа гэхэд цаашид ингээд доктортой байдаг малчин хүн ноолуураа хэддэг хүүг санаа зовхгүй болох ийм юм руугаа л одоо Монгол улс явах гээд байгаа учраас эхнээс нь энийг их зөв тавиад явахгүй бол ингээ мөнгө тавьж өгөөд байхад авахгүй яг амьдрал дээр ноолуурыг авахгүй байгаа ийм нөхцөл байдал урд өмнө гарч байгаагүй учраас малчид энэ дээр маш их бухимдалтай байгаа байхгүй. Тэгээ энэ хавар гэдэг чинь одоо малчтын хувьд нэлээд онцлогтой. 2 давхар зээл төлнө, шинэ хоршоогоо төлнө, үндсэн одоо нөгөө малчны зээлийнхээ 1 жил хойшлуулсныг төлнө гэд ингээд энэ болгон ч л ингээд нийгэмд нэг жоохон тийм яриа үүсгэж байгаа болохоос биш одоо төрийн бодлогоо одоо эсэргүүцээд байгаа юм байхгүй шүү дээ. Гэтэл яг өнөөдөр Хинтээ аймагт бол одоо ноолуур нь байгаад идэг авдаг хүн байдаг. Нөгөө үндэсний үйлдвэрүүд маань ягаад авахгүй вэ? Би наашаа орж ирэхдээ мэдээлэл аваад орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг улсын хурлын танхимд бид бас ингээд яг малчтын ярьдаг хэлдэг зүйлийг бас одоо дамжуулах үүрэгтэй ийм хүмүүс. Тэр утгаараа бас би энийг асууж. За цагаан алттай холбоотой дараагийнх нь бол энэ арь ширний үйлдвэрийн асуудал байгаа. За дарханд хийх байсан маань жоохон бүтлгүүцсэн. Одоо эмээлтэд гэж ярьж байгаа. Зөвхөн нийслэл одоо энийг яриад байгаа. Тэгээ хөдөө аж ахуй яам энэ дээр юу ямар анхаарал хандуулж байгаа вэ? Энэ юу хизээ ашиглалтанд орох вэ? Мэд сайхан сайд 3 жилийн өмнө 20 сая арьс гэж ярьж ирсэн. Үүнийхээ бид нэр хэдийн одоо боловсруулдаг болох вэ? Энэ бол бас л малчтын байнга асуудаг зүйл. За. Ноолуур авагдаж байгаа. Одооноос л эхэлж байна шүү дээ. 155-аас 165 мянган төгрөгийн хооронд ноолуур авагдаж байна. Бид нар өдөр болгон үйлдвэрүүдийн ноолуурын мэдээ байгаа. Яг одоо 500 гаруй тонн ноолуур яг худалдан авагдаад наашаа Улаанбаатар хотод үйлдвэрүүдээр ирсэн байна. Нэг ийм л технологийн жоохон зөрүү байгаа юм. Угаах бол амархан. Өнөөдөр аваад өнөөдөр үйлдвэрт угаагаад маргааш пресслээд шууд экспортод гаргацдаг. Самна гэдэг маань авсан ноолуураа аваад одоо самнах үйлдвэрлэлийн дараагийн шинэ процессууд явагдана шүү дээ. Тэнд хугацаа орно. Мэдээж энэ жоохон хугацааны хувьд сунжирна. Ноолуур бол тасралтгүй ингээд хавар, зун, намар боловсруулалт хийгднэ л гэсэн үг. Тэрийг их ойлгох хэрэгтэй. Тэрнээс угаагаад шууд гаргадаг шиг ийм авлаа өглөөг буюу тийм хурдан ченжийн ийм орлого зарлага бол бас боломжгүй. Бод байдал. Эргэлтэн дээр 230 тэрбум төгрөг юунд ч хүрэхгүй байгаа. Гэхдээ энэ хэмжээнд үйлдвэрүүд авч जैन, дээрээс нь өөрсдөө их усраа авч जैन, гадаад зээлээ хийгээд мөнгөө валютад татж оруулж ирээд авч जैन. Дөнгөж эхэлж байна шүү дээ. Ноолуур гараад. Тэгэхээр жоохон харах хүлээх хэрэгтэй байна. Ярам дүгнэлт хийх болоогүй 1 жилийн хугацаа хэрэгтэй байна бидэрт. Үр дүн гарна. Ноолуурын үйлдвэрлэл дээр манай хөнгөн үйлдвэрийн өсөлт 50-60% өсөж олон мянган ажлын байр нэмэн өртөг Монголд хэдэн 100 тэрбумаар үлдээд ирэхээр бид хаана ойлгох байх. Алийн болгон бусдын аманд багтаж яруу санд руу хөдлөх өвдөө гэж. Ингэж явсаар байгаа л арь ширээ үнгүй болгоцсон, ноосоо үнгүй болгоцсон шүү дээ. Тэгэхээр үйлдвэрлэл босгоод авах нь их чухал байна гэж. Арь ширний 27 үйлдвэрийн 24 нь Улаанбаатар хотод байна. Өөр үйлдвэр алга, нэмэгдсэн үйлдвэр алга байна. 24 үйлдвэр 24-өлөө бид дарханд нөөхгүй гэдгээ аль биесээр илэрхийлсэн. Бид дархны эмээлт
технологийн паркт нүүж шилжээ тэндээ үйлдвэрлэлийнхаа үйл ажиллагаа явуулнаа гэдэг шийдвэрээ арь ширны холбоо албан ёсоор яамда бодлогоо мэдээлэл өгсөн. За баруун бүсэд ховдын үйлдвэрлэлийн парк орсноор баруун 5 бүсийн арь шир баруун талдаа төвлөрөх буюу босрох юм бол шинэ болцоо бий болно. Гол ажил гол бодиттой явж байгаа ажил бол тэр байна. Тэгэхээр бид ноолуурын авж байгаа мэдээнүүдийг өгөөд бай. Одоо мөнгөний нийлүүлэлтэн дээр жоохон Монгол банкны бодлогын арга хэмжээ аваад засгаар бид нар асуудал оруулаад шийдвүүлж явчихаар л байна. Би хэлээд байгаа шүү дээ. Үнэхээр харамсалтай шүү. Тэр яг ноолуур авахын их усрыг их хурл танаад багсагдсан ба. Тэгээ юмны бодлого гэдэг чинь ингээд энд цөмлөөд авахаар дараа юмдаа ингээд нөлөөлөд байдаг. Нэг жилд эсэтгэрэл гэж одоо гуйж байна да. Гэхдээ таны ярьж байгаа бодит байдал хоёр чинь зөрөөд ах. Тэгээ их хурл ингээ мөнгөний танснаас болоод ноолуураа авч чадахгүй байгаа юм шиг. Гэтэл 230-ыг баталж өгчөөд хахад үйлдвэрүүд чинь 21% зээлээ аваад байдаг нь ямар ч юм. Цаана дахиад 60 гаруй хувийн зээл нь одоо үлдчихэд байгаад байгаа юм шүү. Зээл авахд боломжтой байгаад байгаа юм шүү. Тэгэхээр яагаад энэ үндэсний үйлдвэрүүд маань 230 тэрбум төгрөгийг одоо өнөөдөр дуустал автсан ноолуур руугаа яагаад орохгүй байгаа юм бэ? Гэхдээ таны өгсөн дээр л би ярьж штеп тэр. Үндэсний үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгийн 21.9% зээл авсан байна. Тэгэхээр цаана эн чинь 60 гаруй хувийн зээл нь байгаад идэг. Гэтэл таны тайлбар болохоор их усүр нь хүрэхгүй байгаа учраас ноолуур авахаа зогсчлоо гэсэн юм яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр би нөгөө таны өгсөн юм дээр л яриад байгаа. Энэ мэдээлэл байнгын ороос өгсөн үүрэг даалгаврын дагуу 3 сарын 31-ний мэдээлэл шүү дээ. Айгүй юм хурдтай явж байна. 230 тэрбумын энэ асуудал бүх одоо авах эзэн тодорхойд үйлдвэрүүд нь гарцсан явж байгаа ажил байхгүй да. Ахаад мөнгө хэрэгтэй байгаа юм. Тий, мөнгө хэрэгтэй байна. Тэгвэл улам сайн байна. Уул нь энэ моментыг л Монгол бас алдмааргүй байна шүү дээ. Гадна тал тарифын хөдөлгөөн үүссэн үед дотоодоос түүхэд бэхжүүлээд үйлдвэрлэлийн чадварыг босгоод ирээ да. Олон мянган ажлын байр олон 100 тэрбум их усэр Монгол улсад үлдэх гээд байна шүү дээ гэж. Амархан шүү дээ. Техник зөвлөлөө хүчингүй болгочих амархан. Тэгвэл одоо хэдүүлээ одоо ноолуурын энэ эргэлтийг өшөө сайжруулахын тулд өнөөдрийн энэ хурлаас бас ямар үр дүн гарах ёстой юм бэ? Одоо их усүрээ хаанаас гаргах юм бэ? Гэдэг энэ талынхаа ямиг хэдүүлээ бас ярих зөв юм шүү. Би яагаад гэвэл ноолуур хурдан борлогдоосоо за тэр үйлдвэрүүд нь түүхий хэдтэй болоосоо гэсэн ийм л зүйл байгаа байхгүй. Яг амьдрал дээр болохоор ноолуур авдаг хүн байхгүй болчлоо гэд би уржигдрхан хинтээ орсон. Зүгээр дэлгүүрээр ороод гарахад 3 хүн зүгээр ноолуур авах уу гэж уцтаа өнөөх нь авахгүй гэж байгаа болтой байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хэрвээ энэ мөнгөнд дуусчаад ингээ ноолуур авахгүй байгаад байгаа бол хурдан эргэлтийн нэмэгдүүлэх тал дээр энэ байнгын хорооч тэр яамч тэр тэгвэл хамтраад ингээд ямар ч үсэн л эргэлтэнд оруулаад авъя л та тэгвэл. Тийм. Тэгэхээр Монгол банк их хурлын байгууллага их хурл тайлангаа тавьдаг. Байнгын орооноос ийм бодлогын чиглэл бас нэг дэмжлэх хэрэгтэй л байна. Нийт гарсан их усэр 230 тэрбум төгрөг. Нийт одоо энэ жил бий болж байгаа 1.3 их найдын ноолуурын дөнгөж нь 20% одоо худалдан авахд хүрэлцэж байна. Цаад 80%-ыг авахд их усүр гаргаад валют нөөц бүрдүүлэх бодлогын хүрээнд ноолуурыг валют гэж хараад нэг ийм арга хэмжээ аваад явуулах болохоор байгаа юм. Ям бид нар болохоор Улаанбуудыг стратегийн бүтээгдэхүүн гэж үзэж стратегийн нөөцөө бүрдүүлээ зохицуул тэгээ явдаг шүү дээ. Түүнтэй адилхан ноолуур дээр уулна жилдээ нэг их нийтэд гаргаад ноолуурын нөөцөө бүрдүүлээд байхад бол их л доктортой байдлыг малчин талдааш тэр үйлдвэр талдааш тэр их чухал боломж байгаад байгаа.